Хана хоёр цагаан Монголоос асуусан. Ер нь яг мэдгүй санаанд үрж сүүм авцсан тий. Стил чиг сүүндэр өсөөс тий. Ер нь яг цагаан сэтгэлтэй лээ. Тэгээ гол зүйл нь болохоор яг өнөөдөр 12 сарын 29-нд ингээд сонгож авсан. Тэгээ санаандгүй ер нь бол яг энэ нэг юм бичлэг хийх, цаашлаад юм контент хийх юм санаа байсан. Ер нь ийм гоё юм контент хийгээд залуучууд ч юм уу яг л өөрөөгөө нэг үлдээгээд өөрөөхөө нэг юм жоохон мэддэг зүйлийг ч юм уу илүү энэ соёлын салбарт ажилладаг юм уу энэ зүйлийг ингээд бусдад юм үлдээчих юмсан гэдэг юм хүсэл дотор яваад идэгсэн. Энэ гол зүйл нь болохоор яг хизээ байл гэдэг нь байсан. Тэгээд яг ямар мэдээллийг хүнд өгөөж илүү хурдан өргөхөө гэдэг. Тэгээ голцоо яг ингээд өнөөдөр хөлөө ярьж байгаа санаандгүй ер нь хөлөө цог хамтдаа хийе л та тий. Ингээд энэ зүйл ингээд эхэлчлээ. Тэгээд миний хувьд болохоор энэ 12 сарын 29 гэдэг өдрийг ингээд найстаа санал тавь тий. За энэ өдөр л хөлөө эхлэе гэдэг. Гол санаа нь бол өөрөө энэ өдөр чи өөрөө ерөнхийдөө тусгаар тогтнолын өдөр. 12 сарын 29 гэдэг бол бид нэр яг юм харин явуулсан иргэшэл байж байгаа энэ өдөр яг энэ тусгаар тогтсон өдрөө зарласан энэ өдөр. Ямар хэлбэрээр гэдэг нь бол чухал биш. Энэ тусгаар тогтнолоо гэдэг чинь өөрөө маш чухал. Тэгээ энэ өдрийг үндэстэн даяараа ч юм уу за залуучууд нар яг энэний мөн чанарыг ойлгох маш чухал. Тийм учраас энэ өдрөөр дамжуулаад хоёулаа энэ цаашдаа юм соёлын контент юм уу соёлын хүүхэн мэдээлэл өгөхдөө энэ өдөр эхэлж байгаа нь надад маш тийм таалагдсан. Тэгэхээр хоёулаа энэгээр дамжуулаад тэг бэлгшээж ирсэн. Тэгэхээр энэ өдрөөр дамжуулаад хоёулаа ер нь цаашдаа яг юм санаа нь бол юм одоо Улаанбаатар хотод байгаа энэ яг түүх соёлын өвөг үзүүлдэг энэ музейнүүдэд байна. За музейгээр нүүдэд очихлоо музейн онцлогуудыг дамжуулаад за яг түүхийн их сурвалж дээр тулгуурласан археологийн өвүүдээр дамжуулаад хоёлаа бусдад мэдээлэл өгч юм уу. За тэр музейн онцлогийг бусдад нэг харуулсан ганц хоёр зүйл дээр тулгуурлаад зөвхөн тэр мэдээллийг өгөхөд явчих тийм гоё контент юм уу. Тийм гоё бичлэг болгох юм уу. Тийм байдлаар хийлгэж үзсэн. Тэгэхээр миний хувьд бол яг тэгж бодож байгаа гэсэн. Тэгэхээр найзын хувьд яг ямар бодолтой. Ер нь ямар санагдчихэ. Ер нь яг ийм түүхтэй холбоотой ч юм уу, энэ түүх соёлтой, өвтэй холбоотой юм зүйл юм. Тий, одоо ичи бас л нөгөө бид нар ч нөгөө хүүхдээ хахаас л нөгөө байсан зүйл. Тэдэн ч ахуй дээр өссөн тий. Тэгэл оюутан болоод найзалсан 90 хоногийн чиглэж байлж гээд найзалж явж байгаа л энэ ч одоо бараг 6-7 жил болсон юм шиг надад хэлсэн нэгнийгээ мэддэг болоо тий. Чи дөнгөж энэ Чингисийн музейд ажилд орох гэж байгаа юм шүү дээ тий. Ер нь бол одоо хэдэн жил болсон тэрнээс хойш? Тэрнээс хойш одоо 19 оноос хойш гэдэг чинь 6 жил байна шүү дээ. Тэгэхээр 6 жил өнгөрцөө. Тийм 6 жил. Тэгээд үеэр 2021 оноос яг 90 хоногийн жишээлэн гэж хэлээ. Тэгэл яг эрүүл амьдралын хэм маяг ер нь бол яг юунд хүрж байгаагач ойлгоогүй ингээл их нь бол эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйлээр л анх орсон. Тэгэл тэнд ороод залуучуудын уур амьсгал ерөнхийдөө энэ түүхэн дээдлээ яг мөн чанар нь юу юм бэ гэхээр бид нар яг энэ Монгол хүн болоод төрсэн. Тэ энэ Монгол хүн гэдэг чинь яг ямар байх хэвээр гэдэг мөн чанараа ойлгосон залуучууд ерөнхийдөө тэтчүүлсэн. Цугласан байсан. Тэгээд энэ залуучууд яг мөн чанар нь. За эхлээд бид нар хувь хүн дээр эхлээд бие бүтээх хэрэгтэй байна. Бие махбодтой физикал тал дээр ингээд бид нар бие бүтээх. За тэгээд хувь хувьдаа хаач байж болно шүү дээ. Энэ залуучууд ямар салбарт байж болно гэсэн. Энэ залуучууд бие бүтээх юм бол цаашлаад эргээд хизээ яг тэр нөгөө мөн чанар дээр огтлцох байдаг. Буцаад нийлэх гэдэг. Тэгээд энэ зүйлийн эхлэл бол миний хувьд энэ л гэж бодчих. Тэгээд би яг энэ өөрийнхөө салбартаа ч юм уу. За тэгээд цаашлаад энэ залуучууд үндсэн даяараа яг энэ эрүүл чирэг бийтэй залуучууд зам мөн дээрээс нь яг энэ түүх, үйл соёл энийг бид нөгөө биеэрээ өвлөнт хийгээд ингээд хүрээсэлж өгч байна. Тэгээд энэ зүйлд нь нэг тусдсан болох үүднээс ингээд нэг багчсан мэдлэгийг ингээд энэгээр ингээд хөргөж явах гоё. Уусаа юу ч битэрх ч айгу санаандгүй болсон шүү дээ. Тэр ч одоо нөгөө ямар хэлбэрээр хийх гэж мэдэхгүй байж байгаа л тэгэл ерөнхийдөө онгодоор за Баатар подкаст гэдээ хийж байгаа юм шиг legacy vlog хийчихгээл тэгэл Чингисийн музейгээс эхлэхээр болоо 29 болоо тэгэл одоо ингээ болоо шүү дээ. Vlog ажиллуулъя. Тийм тэгэл анхных ч амар гоё шүү дээ. Эхлүүлэх нь л өөрөө чухал байна тийм. Тэгэхээр хоёлаа анхны дугаараа бичээд цаашдаа ингээ илүү гоё чанарч байгаа. Тэгэхээр хүмүүс гоё аль болох гоё сэтгэлээсээ дэмжиж тэгээд ингээд болж утггүй шууд бичээл энгүү сайн байх шүү гэдэг ингээд илүү чанартай тавах. Тэгэхээр хоёлаа өнөөдөр бол эхэлж байгаа газар бол Чингис хаан үндэсний музей. Тэгээд хоёлаа Чингис хаан үндэсний музейд энэ өдрөөр залуучуудад Чингис хаан үндэсний музейд байгаа одоо бүх давхруудад бүх төрийн төр тулсуудын түүхэнд холбогдох нэгэн онцлог үзмрүүдээр тулгуурлаад тэргөөч гэсэн жоохон ч гэсэн мэдлэг
залуучууд маань хүрээд аваасаа гэж бодсон байлаа юм биш үү. Хийгээд тэгээд хууль явчих. Тэгэхээр хуулиа эхний ээлжинд музейгийнхаа үүдээр ороод за тэгээд тасалбар аваад тэгээд цаашаа Тэгээд бичгийг зөвшөөрлөө авах юм биш үү? Зөвшөөрлөө аваад ингээд цаашаа явчих гэсэн. Чиний юугаа уучихгүй тэгээд яах. Тэр хуулиа эхний ээлжинд бол төлбөрөө төлөөд за мөн бичлэг хийж дүрс бичих хэрэгүүдээ аваад ингээд хуулиа тийшээ явъя гэсэн. Ингээд очтой. Өнөөдөр нөгөө бүх нийтийн амралт учраас хүмүүс бүр маш их хэмжээгээр музей үзэж байна. За тэгээд би тэр тасалбараа аваад ингээд хуйлаа. Би барь яа. Чи авир юугүй барь. Тэгээ би нэг хийвгүй. Би тэр музей яг ухтах хэсгээр ингээд хүрээд ирлээ. За тэгээд ингээд 3 давхраас гараад үзүүлгийн зал руу ингээд орчтой гэсэн. Шууд ингээд анх ороод ирэхэд хамгийн түрүүнд нар сар угаасаа энд ухтдаг. Ингээд нар сарны бэлэгдлийг энд ингэж хийж гисэн. Тэгэхээр хуйлаа өнөөдөр ярих зүйл бол энэ нар сар дүрсний талаар юм. За энэ нар сар дүрс ер нь монголчуудын дунд хэдэн үе яг аль үед илүү байсан? Ер нь энэ монголчуудын дунд байсан юм уу те? Энийг л ерөнхийдөө хуйлаа өнөөдөр ингээд тодруулаад за тэгээ археологийн баримт дээр тодруулаад үзүүлчихнэ гэсэн. За энэ хэсэгт болохоор 3 давхрын хойд хэсэгт болохоор нар сарын дүрсийг ямар ч гарсан шууд нар сар гэдэг нь илэрхий юу. За материалын хувьд өөрөө энэ алт. За дээрээс нь нар сар дүрс байгаа. За энэ нар сар дүрс оршуулгын зан үйлийг яг хаанаас нь олдсон бэ? Энэ нар сар дүрс яг хаана байсан бэ гэдэг юм бол хойлоо шууд энэ нэг сэргээс макет байгаа. Шууд оршуулгын зан хуулийг харуулсан. Энэ бол яг хүннүүгийн язгууртнуудын оршуулгыг сэргээгээд одоо энэ нийтэд үзүүлж байгаа зүйл гэсэн. Тэгэхээр хүннүүгийн язгууртны оршуулга өөрөө юм асар том байгууламж байдаг. Тэгэхээр өнөөдөр битэр гол нь тий жоохон тусгаар тогтнол те. Энэ тусгаар тогтнол чинь бидний итгэл үнэмшил тий холбоотой. За тэрнтэй бол яг харахгүй нар сарын бэлэгдэл холбогдсон. За тэгвэл тэр дээд хэсгийн сайн татаад авчих гэсэн. За нар сар бол ерөнхийдөө яг энэ оршуулж байгаа хүний энэ талигаачийн яг толгоон ад хэсэгт энэ авсанд нь нар сарыг заавалчгүй энд ингэ шийтгэж өгдөг гэсэн. За тэгэхээр нар сарыг яагаад ингэж дагалдуулж оршуулад ингэж алтан нар сар, мөнгөн сар, нар сар, хүрэл нар сар, модон нар сар хүртэл ингэж оршуулгын зан үйлээс гардаг. За энэ нар сар бол яг хэрэг зэрэгээс хамаарат өөр гарч иж магадгүй. Гэхдээ хүннүүчүүдийн дунд, нүүдэлчдийн дундын төр улсын дунд шүтлэг, төрийн дээд шүтлэг энэ нар сар зүйл ингээд мөнхөд байсан юм зүйл гэдгийг шууд археологийн баримтаар хойлоо ингээд батад харуулж байна гэсэн. Тэгэхээр энд ингээд сэргээгээ хийсэн. За их үзүүрийн дүнсээ хойлоо харлаа шүү дээ. Энэ бол Ховд аймгийн Дахилтын хот гэдэг газараас гарсан юм археологийн баримт байна. За баярлалаа. За тэгэхээр хойлоо 3 мэрэгжлийн үнэтэй явах чинь гоё юм байна. Тэгэл ингээд нар сарын шүтлийн талаар бол ингээ 3 давхартал ингээ заавалчгүй байгаа гэсэн. Тэгэхээр хойшоо улсуудад за төр улсуудад хоёлаа нар сар шүтлийг яаж хадгалж үлдсэн бэ гэдгийг хэлээд авсан. Шагаан дээр ингээ тамгнууд дараад үлдээсэн байна. Тэгэхээр тэр нэг наран тамга угаас. Энэ тэр томруулдаг шилэн дээр харагдаж. Тийм, томруулдаг шилэн дээр харагдаж байгаа. Тэр наран тамга. Тэгвэл энэ малын шагаан дээрээ за энэ хүннүүгөө оршуулганаас гасан малын шагаан. Шагаан дээр өөрсдийн энэ тамгуудаа ингээ дараад үлдсэн гэсэн. Тэгэхээр овгийг илэрхийлж байгаа энэ тамган дээр хүртэл наран тамга бас байгаа гэдгийг шууд энэ археологийн баримтаас батлаад өгч байгаа. Дөрөв давхарт гараад ирлээ. За дөрөв давхраар болохоор битээр одоо ингээ давхар болгоныг ингээ үзүүлээд байгаа, хүлүүн болгоныг үзүүлээд байгаа шаардлага байхгүй шүү дээ. Тийм, өнөөдөр бол яг би тэр нөгөө Чингис хаан үндэсний музей дээрээс онцолж байгаа үзэн байна өөрөө. Яг энэ нар сартай холбоотой үзмөрүүд байгаа гэсэн. Тэгэхээр дөрөв давхар бол монголчууд Монгол нутагт эртний нүүдэлчдийн төр улсын танхим юм. За энэ дээр болохоор Түрэг, Уйгур, Хятад гэсэн 3 улсын түүхийг эндээс харж болно. За тэгэхээр бид нар яг нөгөө археологийн олдор дээр яг ингээд очиошод бит үзмэр дээр үзэж байгаа учраас хоёлаа 4 давхраа үзэхгүйгээр 5 6 гэж шууд ингээд дараагийн давхраа үзээд тэгээд ирээд бол ингээд ирээд шууд үзийг үзэх боломжтой тий. За тэгвэл 5 руу гарчих. За шууд хоёлаа эндээс бас харж байна. Нөгөө Чингис хаан үндэсний музей ухтах хэсгээр энэ Чингис хааны энэ хөшөө баримлыг энд бас ингээд ухтах хэсгээр хийж гисэн. За тэгээд яг энэ монголчуудын нөгөө эсгээд хургатан буюу гэрээг энд гол дүрслээд за яг хааны сэнти яг дээд хэсэгт нар сарыг бас яг өөртөө нэг ингээд хийгээд. Одоо хоёр талд нь хийж штэ. Энд чинь хоёр талд гэсэн сар тэнд нар байгаа гэсэн. Тэгэхээр нар сар шүтлэг бол яг одоо Чингис хаан үндэсний музейн концепц одоо яг гол гэсэн. Нийтэд одоо хүргэх тэр гол одоо энэгээрээ дамжуулаад одоо энэ монголчуудын дунд энэ 2000 жилийн турш шүтлэгээ одоо энэ төр өвгөө алдаагүй гэдэг зүйлийг л батлах гэж одоо энэ зүйлийг өгч байгаа гэсэн. Тэгэхээр би тэр дараагийн 5 давхар бол за яг их Монгол улсын үеийн танхим. Энэ чинь болохоор ер нь одоо юу гэдэг тэр их Монгол улс байгууллагад хүртэлх суур юм гэж одоо бэлтгэгдсэн байна шүү дээ. Одоо ер нь бол одоо найсныг харахаар одоо ер нь бол энэ жил бол тэр дундаа ингээ монголчууд нөгөө ста нөгөө дайч мориндоо мордоод хэмрийнхөө моринд гараад Монгол улс мандан мадах цаг нь ирж байгаа юм шиг мэдрэж төрөөд байгаа байхгүй тий. Тэгэхээр яхахгүй тэрний одоо
их үүсвэр их Монгол улс мандан бадарч ирсэн шиг тэрний өмнө одоо олон түүхүүд байсан тий. За тэр бол яг харахгүй ингээд одоо хоёулаа энэ нар сараараа ингээд ярьж штэ тий. За одоо яг оргил үе дээр бидний хамгийн их омгшдаг хамгийн их ярьдаг одоо түүхийнхаа ингээд оргил танхим дээр бүгдээрээ ирж гин. За энэ түүх ахин давтагдана гэдэгт бол миний зүгээс, битэрийн зүгээс та нар ч манаас итгэдэг байхаа. Бидний ондоошлолтой ер нь хамаатай. Тийм, ондоошлолтой ямар хамаатай. Тэгээд энэ нар сар шүтлгийн онцлог нь өөрөө юу? Яагаад энэ нар сар шүтлгийг ингээд дандаа энэ алтан ургийнхан одоо энэ X-с хаад ноёдууд энэ нар сар шүтлгийг авч яваад байгаа юм. Хаавс хүнүүчүүд байсан тэр нар сар шүтлгийг хизээний одоо энэ их Монгол улсад ирэхэд ахаал тэр нар сар шүтлэг байна гэдэг нь өөрөө энэ оюун санааны хувьд, ухамсарын хувьд монголчуудын тунд юм нэг төр ёсны юм уламжлалт ерөнс байсан байна гэдгийг л том нотлохоо юм гэсэн. За ингээд 5 давхарт орж ирэхэд бол за энэ Аршаа хаад гэдэг юм дурсгал байна. За энэ болохоор Хинтээ аймгийн Батчирээд сумын нутаг Бурхан хөндөө гэдэг газар одоо энэ байдаг энэ том дурсгал юм. Тэгэхээр бүгдөө хамгийн түрүүнд 5 давхараас орж ирээд энэ тамганда бид нар сар шүтлэхийг одоо яг оруулж өгснгийг харж болно гэсэн. Тэгэхээр Чингис хаан тамганда өөрөө нар сар шүтлэхийг ингээд оруулж өгсөн. Бид нар л одоо өнгөд байгаа болохоос эн чинь бол наран тамга шүү дээ. Наран тамга. Тийм. Ингээ харах юм бол нар харж байгаа. Наран тамгыг бид нар ингээд шүтээд явж байгаа. Ийм том баталгаа гэсэн. Тэгэхээр Чингис хаан бол өмнөх үеийн түүхэж мэддэг, төр ёсны уламжлалаа мэддэг байсан нь л том баталгаа гэсэн. Тэгэхээр хаас хүнүүгийн үеийн түүхийг бид нар бас мэдээ тэр төр ёсыг тэр системийг аваад ашиглаа дараагийн төрөө байгуулахдаа бас ашиглаж ирсэн том баталгаа юм гэсэн. Тэгэхээр монголчуудын оюун санааны хувьд нар сар шүтлэг бол мөнхөд байсан гэсэн том баталгаа. Тэгээ сая ярьсан одоо их хаан одоо түүхийг мэдчихсэн учраас тий. Тэгээд тэр өвөг дээдс маань ямар хүмүүс байсан бэ гэдгийг мэдчихсэн учраас тэр дотор бахархал нь байж ийж одоо энэ их Монгол улсыг байгуулж тий. Тэр их Монгол улс одоо өнөөдөр хүртэл юм тусгаар оршиход мөн тэр үе үеийн одоо зөрөгтэй хөдөлж байгаа хүмүүс чинь түүхийг мэддэг гэж ижил бахарх дотор нь бахарх. Ер нь бол ийм хоосон зүйл дээр юм бүтээн гэж ер нь хэцүү шттэ. Ер нь яаж ч одоо бид нар ч гэсэн амьдрал дээр өмнө сургамж аваагүй өмнө мэдэхгүй зүйлийг цоо шинээр бүтээнэ гэж өөрөө боломжгүй зүйл ер нь. Тийм учраас түүхийг ер нь яагаад судалдаг вэ гэвэл түүхээс ер нь сургамж авч судалдаг штэ. Тэр сургамж аваад тэрийг ахиж давтахгүй за тэрийг бүр сайжруулах үүднээс л ер нь түүхийг судалж яах гэж би ер нь боддог. Тийм учраас энэ хүн ч гэсэн өмнөх үеийн түүх, өмнөх үеийн бүх зүйлийг мэддэг байсан үндсэн дээр за ийм том эзэнт гүрнийг өөрөө байгуулж чадсан. Одоо гол нь одоо энэ блогороо дамжуулаад одоо энэ чи хаад язгууртны музей гэж шүү дээ тий. Тэр хаад язгууртнуудын одоо миний харахыг хүсэж байгаа зүйл бол яг сэтгэлгээ нь ямар байсан, тий итгэл үнэмшил нь ямар байсан, соёл нь ямар байсан гэдэг зүйлийг харуулахыг зорж байгаа байхгүй тий. А тэгээд нэг гоё юм найз маань өөрөө одоо ингээд яриад байна та нар маань анзаарж байвал нар сар л гэж яриад байгаа битэр ер нь бол одоо энэ дотор оруулах байгаа олон юмнаас бид нар энэ нар сар гэдэг энэ итгэл үнэмшил байжээ тий. Энэ тэнгэрийг шүтэх тий байгалаа шүтэх тий. Энэ байгаль дэлхийд хүн юм шүтэн барилгатай хэрхэн амьдрах уу? А энэ байгаль дэлхийгээс энерги эрчим хүч авч тэр авсан энерги эрчим хүчээрээ буцаад ямар гайхалтай тэр Pax Mongolica юм уу тий? Одоо тийм дэлхийн инх таймныг яаж бүтээж чадсан бэ гэдэг тэр итгэл үнэмшлүүдийг найзмаар илэрхийлэхийг хүсэж байгаа байхгүй юу? Одоо энэ археологийн олдруудаар дамжуулаад тий. Яг монголчуудын тэр оюун санааны дунд нар сар шүтлэх, тэр мөн чанар, байгалаан дээдлэх, за тэр байгаль дээр байгаа мөнх зүйлийг шүтэх. За тэр зүйл бүгд оршиж байсан шүү. Тэр нар сар гэдэг шүтлэл дүрсээр л илэрхийлж чадж шүү гэдгийг л энэгээр хэлэх гээд байгаа гэсэн. Тэгээд тэрийг бид нар археологийн баримт дээр та ойлгож үзүүлэх гээд байна гэсэн. Тэ. Баталгаа. Тийм, баталгаа өгөх гэж. Тэрнээс л бид нар хийн сурвалж тий. Нар сар шүтдэг байжээгээ ярихаас илүү археологийн баримт нь байж шүү гэдгийг л хэлчих юм бол хүмүүс илүү бас ойлгох юм болоо гэж үзсэн. За хоёулаа дараагийнхаа танхимаар яв. За одоо хоёул хэдэн давхарлаа явуулчих. За хоёулаа дараагийн давхар 6 давхарлоо. За орж байна. За хоёулаа өнөө одоо болохоор 6 давхарт гараад ирсэн байна. За 6 давхарт болохоор Монголын их эзэнт улсын танхим. За энэ танхимд болохоор хоёулаа Юан улстай холбоотой. За мөн ил хаад цагаада улстай холбоотой эдгэрхийн зүйлүүдийг ярина гэсэн. Доктор Баяр сайхангой Хүсгэл аймгийн Улаан улс сумын хориг гэдэг ууланд за Монголын эзэнт гүрний үеийн буш тоногдсон булшуудаас за археологийн аврам хийгээд за энэ тухайн олдруудыг олсон гэсэн. Тэгэхээр та бүхэн энийг ингээд шаа татаад харах юм бол алтан нар сар, мөнгөн нар сар байгаа гэсэн. За энэ бол Юан улсын үеийн Монголын үеийн оршуулгаас гарсан юм. Яг язгууртнуудын оршуулгаас гарсан ийм археологийн баримт байгаа гэсэн. Тэгэхээр хэлбэрийн хувьд хүннүүдээр байсан нар сартай ер нь яг адилхан байгаа. Ер нь бол хэлбэрийн үед бол тийм өөрчлөгдөөгүй гэхээр монголчуудын дунд нар сар шүтлэг юм яг язгууртнуудын дунд бас яг ингээд байгаа гэдгийг л археологийн баримтаар харуулж өгч чадж байгаа ийм олдор юм. За бид нар одоо 7 давхар уу юу? Чингис хааны хаад язгууртнуудын хэсэгт ороод ирсэн.
За хоёулаа бол их Монгол улсын танхим, за Монголын эзэнт гүрний танхимыг дуусгаад, за түүнд холбоотой нар сартай холбоотой археологийн олдруудыг хоёулаа ерөнхийдөө хараад дууссан гэсэн. За 7 давхард орж ирэхээр илүү он цагийн үед илүү ойрхон наашаа болчихсон тийм. Түүхэн илүү ойрхон, археологийн олдрууд, баримтууд илүү олон, за сурвалжчгүүд их болоо явчихдаг гэсэн. За мэдээж бид нар түүхийг ингээд үнэн бодитойг судлахад олон сурвалжууд хэрэгтэй байдаг. За тэрний нэг нь болохоор археологийн эд үлхийн зүйл. За нөгөөд нь бичгийн их сурвалжууд. Тэгэхээр энэ он цагийг судлахад бичгийн их сурвалжууд их болоо явчихдаг гэсэн. За тэгээд бас зураг, за зурсан зургууд байна. За ингээд эд үлхийн зүйлүүд дээр нар сар төрсөл юу н байна уу гэж. Тэгэхээр хоёлаа энэ 11 дугаар дөрөв энэ Автайсан хааны хүрэг зурган дээр тэр дээд тэнгэр хэсгийг, хогторгоо хэсгийг зурагтаа бас нарыг ингээд зурж бас үлдээсэн байна. Алхын Автайсан хааны хүргийг. За мөн энэ хэсэг болохоор Дорног аймгийн Ихэд сумын хэсэг байшин гэдэг газараас гарсан. За тийм саран хэлбэртэй бас юм олдор байна. За. Чиний нөгөө яриад байдаг юу чи тугжийн бодитоор байж байгаа юм уу? Тийм, Монгол улсын. За ямар учиртай байлаа да. За өнөөдөр бол 12 сарын 29 буюу за одоогоос 114 жилийн өмнө 1911 оны 12 сарын 29-нд за Манж Чингүрний дараллаас монголчууд тусгаар татлаа эрх чөлөөгөө олж авсан өдөр юм. За энэ өдөрт бол Монгол улс болохоор олон өргөцсөн Монгол улс юу 8 дугаар богод Жавзан давх хотыг хаан ширээн залж за Монгол улсын төрийн далбайгаа энд ингээд залж ирсэн. За тэр төрийн далбай Чингис хаан музейн 7 дахь горт их хуваарин байгаа. За энэ далбаан дээр би тэрийн яг өнөөдөр ярьж байгаа нар сар төрсөл маань соён бүсэг дээр одоо энэ байна. За энэ соён бүсгийг Чингис хааны угсааны өндөр гэгээн зан базар энэ соён бүсгийг зохиохдоо за эхлэхдээ энэ соён бор одоо энд эхэлдэг. За энэ соён биеийн дээд хэсэгт нар сар гэдэг өнөөдрийн би тэрийн яг ингээд хүн нүгөөс ахгуулаад за одоо энэ 1911 он хүртэл ярьж байгаа энэ үед маань нар сар шүтлгийг төрийнхөө ямар нэгэн бэлэгдэлд оршоож, оруулж өгч чадсан ийм одоо арт түмэн юм гэсэн. Тэгэхээр нөгөө ухамсар за тэгээд цаашлаад энэ оюун санааныхаа хувьд монголчууд нар сар шүтлгийг ингээд буян үед авч явж ирсэн шүү л гэдгийг том баталгаа. За гэлээ. Яа. 8 гэж байсан юм танаа. Тий 8 давхар бол манайх шинээр шин дэгэлт хийгдээд 8 давхрыг шинээр хийсэн. За энэ дэлхийд дахин ба монголчууд Монгол бархлын танхимд хоёлаа ингээд яг ороод ирэх юм бол өнөөдөр бид нар онцолж байгаа нар сар ч гэсэн энд одоо яг ингээд байгаа. Би хийж байгаа багч. За бичлэг болоороо гинэ. Бичлэг болоороо гэснээр би сөр зөвшөөрөл авцсан шүү манайхаа. Хаад 37 хаан байгаа юу? Тийм 37 их Монгол улсын 37 хаадууд тийм. Ингээд огсаа залгамжилсан хаадуудын өөрсдийн нэрийн зоосон дэлгэж ирсэн зооснууд тийм. Одоогоор мэдгэж байгаа археологийн ус гарсан хувь хүн цуглуулагчтай байдаг ийм зооснуудыг энд дэлгэж харуулсан гэсэн. Тэгэхээр нар сарнаасаа дайлах шаардлагатай нэг бүтээл байна. Тэ? За энэ хэсэгт болохоор нөгөө манай 8 давхарт болохоор өндөр гэгээн зан базрын уран бүтээлийн хэсэг. За өндөр гэгээн зан базрын өөрийнх нь хээцлэл энэ уран бүтээл бол дэлхийд одоо хүртэл гайхагддаг ийм бүтээл гэдэг. Зарны сор болсон бүтээл бол энэ ногоон дарих. За ногоон дарихыг болохоор ингээд олон нийтэд үзүүлээд одоо ингээд өргөж байгаа. За өндөр гэгээн зан базруудыг хүн маань өөрөө Чингис хааны алтан уургийн учраас энд илүү ингэж том байр суурь үзүүлж том байр суур үзүүлжлээ. Тэгээд дэлхийд нөлөөлж байгаа энэ урлагийн хээцлэл монголчуудын яг энэ бурхны шашинд хоёулаа дараа нь зан базруугаа яг өөрийнх нь музейд ирчихсэн шүү дээ. Одоо манай бас байгаа өвүүдийг хоёулаа харуулна гэсэн. Тэгэхээр хоёулаа дараагийн дугаараа ч юм уу зан базрын музей дээрээс ч юм уу хийх болно шүү дээ. Тэгэхээр энэ хүний уран бүтээлийн онцлог бусдаас ялгарах энэ дэлхийд яагаад үнэтэй байгаа вэ гэдэг талаар сонирхож бас үзэж болно гэсэн. За тэгье. Ингээд Монгол хувцас өмссөн музейг үзэж байна. За энэ 8 давхрыг бол их тухтаа үзэх юм байна хоёлаа. За тэр гэрийн дээр нөгөө нар сарч маань. Тийм үү. Тэнд нар сар байж гин тий. За ингээд. За энийг яг уу энд ягаад нөгөө энэ гэрийг энд байрлуулсан бэ гэхээр нөгөө монголчууд эсгий туурхтан буюу монголчууд ч өөрөө бусад үндэстэн бусдуудаас нэг ялгарх нэгэн онцлог өөрөө энэ гэр сууцсан. Эсгий монгол туурхтангууд гэдгийг илэрхийлэх зорилгоор энэ гэрийг энд ингээд шинээр бүтээсэн. За голцоо яг уу язгууртнуудтай холбоотой байх зорилгоор энэ гэрийг энд ингээд бүтээсэн гэсэн. Тэгэхээр бүгд археологийн баримтан дээр их сурвалж дээр тодгуурлаад за энэ гэрийг бүтээсэн. Тэгэхээр Чингис хаан музейн бүх давхар талд нар сар байгаа даа. Тийм үнэхээр нар сар гэдэг зүйлийг 2000 жилийн дээр төр ёсонд хадгалж үзсэн шүү л гэдгийг том нотлох гэсэн. Тэгэхээр хоёлаа энэ музейн бүх үзүүрийг нийт нь ярьж чадахгүй шүү дээ. Мэдээж. Хоёлаа энэ баг хөөрхөн багхан энэ хэсэгтээ
юуг л онцолж байгаа нөхөр бүх давхарт холбоотой, бүх төрийн түүхэнд, бүх төрт холбоотой нэг зүйл бол өөрөө л нар сар байгаа гэдгийг л энэ гүрээ дамжуулж үзүүлэх гэж археологийн барилдад толгорж ярьсан. Ийм зүйл. Одоо тэгэхээр хоёлаа үлдсэн давхар юу Чингис хааны алтан. За тийш орохоос хөргөлмөрлөхэд идэг юм аа. Ерөнхийдөө яг хөшөө гэж ярихаас илүү чулуун хөрөг, Чингис хааны алтан хөрөг гэж ярих нь илүү тийм оновчтой. Тэгэхээр хамгийн догдолдог миний хувьд хамгийн догдолдог танхим руу орох гэж байна. Их хааны алтан хөрөг рүү орох гэж байна. За ингээд бид нэр одоо гол хэсэгтээ ирлээ. 21-р зуунд хүмүүс ч тэгэл хувийн хөгжил яриа л тий. Их ярьдаг шүү дээ одоо 21-р зуунд хувийн хөгжил. Тэгвэл хувийн хөгжлийн хамгийн өндөр түвшнийг харуулсан эрхэм хүнийхээ одоо ингээ алтан хөрөг дээр орох гэж байна бид. Тэгэхээр яагаад заавал энэ алтан энэ хөргийг энэ хөшөөг энд ингээ байгуулсан бэ гэвэл бас монголчуудын энэ бахархлыг монголчуудын нэг омогшил байгаа шүү дээ. Монгол үндэстэн гэдэг зүйлийг яг энэ бахархлыг төрүүлэх нэг юм шүтэнтэй байлгах гэж. Бид нар мэдээж юм Чингис хаан гэхээр л одоо архины лонхон дээр хүртэл байна шүү дээ. Энэ их бахархлаа яг хаана үнгүүдүүлээд байна, хаана яг мөн чанараа олоод байна гэдгийг л ерөөхдөө ялгаж салах юм. Дамаа залуучууд бид нар бол одоо ингээл түүхийг бол одоо хаанаас үжиж штэ. Түүхий холбогдолтой подкастууд, түүхий холбогдолтой бичлэгүүд одоо маш их хийгдэх болсон тийм. Энэ их бичлэгүүдээс юугаараа онцлогтой вэ? За энэ хөшөөнд өдөр яагаад ингэж ирж мөрөх? Энэ дэлхийн яг яагаад гол шүтэн Чингисэл гэж монголчууд таньж штэ. Тэгэхээр энэ зүйлийг одоо хоёлаа ороод за энэ хөшөөний ач холбогдол хоёлаа нар сартай холбогдож гэнэ үү? Нөгөө өнөөдөр энэ яг тусгаар тогтсон энэ өдөр бид нар ярьж байгаа зүйлтэй холбогдож гэнэ үү гэдгийг л одоо бичиж хэсэг. Догдолж шүү. За өнөөдрийн блог дээр хоёлаа 12 сарын 29-нд зориулаад ингээд нар сарны талаар ингээд Чингис хаан үндэсний музей дээр хийсэн. Тусгаар тогтнолтой өдрөө хоёлаа нар сартай ярьж байгаа учраас энэ хааныхаа эзэн Чингис хааныхаа үн хөшөөнд өмөргөөд за тэгээд хоёулынтай холбоотой нар сартай холбоотой ямар зүйлийг энд одоо хийж за үүнтэй одоо энэ ч одоо шинэ уран бүтээл шүү дээ. Энэ уран бүтээлийг биетэртэй холбоотой тэр нар сартай холбоотой ямар юуг энд шигтгэж өгч ямар төрслбөрөөр оруулж өгч гэдгийг хоёлаа харъя гэсэн. За эхний ээлжинд дээд хэсгийг бол ерөнхийдөө монголчуудын эсгий турхтан буюу гэрийг төлөөлүүлж ингэж хийсэн. За тоон хэсгийг төлөөлөж хийж байгаа. За тойроод энд ингээ харах юм бол хоёлаа 5 давхар таарсан нөгөө овгийн тамгонууд байсан шүү дээ. Бүх тамгонуудыг одоо энд ингээ хаадын тамгонууд, овгийн тамгонууд одоо хүртэл бид нар нөгөө малын тамгон дээр татдаг тамгонууд. За хаана яг синти ар хэсэгт болохоор бид нар нөгөө онцлоод байгаа өнгөн тамга, ширээтэй. Тий. Одоо бид нар өнгө гэдэг болохоос наран тамга. За тэгэхээр бид энэ нөгөө өнөөдрийн онцлоод байгаа нар төрсөл чи ерөөхдөө энд явж гин гэсэн. За тэгээд яг энэ синтиний арын яг энэ хөргийн арталт байгаа нар нийт төрсөл бас яг энэ синти хэсэг дээр бас энд байгаа. Синтинийх нь ард нар байгаа юм тий. Нар байгаа гэсэн. Тэгэхээр бүхий л цаг үед, бүхий л төр улсын үед нар шүтлэг маань одоо ингэж байсан шүү гэдгийг илэрхийлж болж байна гэсэн. Тэгэхээр манай энэ Чингис хөрөг маань өөрөө одоо монголчуудын одоо бидний одоо энэ монголчуудын гол шүтэн болж байгаа. Бид нар чинь угаасаа юм шүтэн барилга юмыг дээдлэх, сүсэглэх тий тал дээр угаасаа одоо монгол хүн бэлгэрээ гэдэг шүү дээ тий. Тэрэн шиг бид нар байнга ингэж мөрөгдөд. Тэгэхээр олонний хүртэл нээлттэй байгаараа илүү давуу талтай байгаа шүү. Одоо ороод ирж байгаа нэг мэдрэмж бас байгаа шүү дээ. Энд чи одоо нэг юм ороод ирж сандраад идэх байхгүй юу? Өөр юм мэдрэмж үнэн нэг орж ирсэн. Одоо ингэж орж ирж байгаа. Тэгээд өөрөө ирэхгүй ингэж юм даруусах мэдрэмж ингэж нэг шууд төрж штэ. Одоо ингэж тэгэл одоо ингэж энэ дотор ингэж байж ах чи ингэж гарлын алган дээгүүр ингэж гоё юм нэг хүн бэржигнэх гэдэг шиг мэдрэмж байна тий. Тэгээд нэг юм тийм догдолж байгаа мэдрэмж байна тий энэ чинь. Тэгээд зөндөө гоё мэдрэмж байна л да. Яагаад энэ зүйлийг хоёлаа ингээд эхлүүлээд одоо цаашдаа ингээд дугаарууд явна шүү дээ. Тэгээд одоо ингээд хотод байгаа олон музейгүүдээр ороод дурсгал газруудаар ороод явах төлөвлөгөөтэй байгаа учраас цаашдаа энэ музейнүүдэд ямар утгатай, ямар одоо тийм нэг өнцгөөс хоёлаа харуулах л гэдгээ зориулсан гэсэн. Тэгэхээр энд нэг уриалах нэг зүйл бол залуучууд маань одоо би тэрийн үзсийн нэг өөрсдөө бие тэрээ үзээд ирээд үзээд ойлгоод бид нар ярьсан зүйл бид нар бол нэг энэ музейгээс нэг багахан хэсэг л ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг хідэн үзмэрийг онцолж ярьлаа. Тэгэхээр залуучууд өөрсдөө үзээд гой чөлөө цагаа зөв болсон өнгөрөөл гой шүүлгэж. За тэгээ өнөөдрийн влогийг хийх боломжийг олгосон Чингис хаан үндэсний музейд баярлалаа. Тэгээд зөвшөөрлийн гой авч өгсөн найздаа бас баярлалаа. Тэгээ найзтайгаа хамт бидний хүүхэд байхасаа дөнгөж 18 19 та байхдаа бид нар Монгол залуусын гад үс тэрмэлслэр дэлхийн цээжийн төмөр тавина гэл ингээл бүгдээрээ эхэлжсэн яахаа мэдэхгүй. Тэгээ тэрнээс хойш цаг хугацаа өнгөрсөн байлаа. Тэгээд олон жил хүсч мөрөөжсэн зүйлийг битээр ингээ өнөөдөр эхэллээ. Тэгээ энэ влогийг найзтайгаа хамт эхэлсэндээ бол ингээд маш баяртай байна. Тэгээд их хааныхаа
энэ сайхан өргөөнөөс ингээ битэрийн блог маань хийгдэж эхэллээ. За тэгээ баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Мартагаа нартагаа мөнхтэн гэртэйгэн хорвоо ин хасиг тоосон бидэн дардвд гостг гэдгээ харлуулах гэж дамайр буцтгүй бодхон мэдүүдэх гэж Монголын Чингис